яг нас ахаад тэгээд амуу жоохон зөнгөлцсөн юм шиг үлээ. Тэр 34% өөрийнх нь засгийн газар оруулсан өөрийнх нь одоо гарын хэсэгтээ бичгийг өчтөр би постор фэйсбүүкээр оруулсан байгаа харж байна. Ер нь энэ хяншил хороо ингээд байгуулад нэр бүхийн гишүүд гарын хэсэг зураад ингэж байгаа чинь энэ улсын хурлын нэг бүтэц байхгүй юу? Тэгэхээр төр дуудаж байгаа цагт хингуйч бай. Ямар ч залуу хасчихсан бай. Готлоо туслал очих хэвээр. Тэнд залуу дарга байна уу, хөгшин дарга байна уу, тэрээр сам. Тэнд төр дуудаж шít. Тийм учраас очиод тэр одоо хийсэн нүглээ тайлбарлах хэрэгтэй шít. Тий. Ер нь хяншилах дөрөв хорооны практик сүүлийн жил явж шүү дээ. Ингээд сонсол явуулдаг. Гэрчүүд нь ирдэггүй асуудал байна. Ингээр мэдээж үр дүнгийн асуудал яригдана. Тэр ялангуяа одоо Санжин Баяр гэдэг хүн бол ерөнхий сайд багт яг энэ асуудал одоо ойлгох асуудал хилцэгдэжсэн. Хамгийн чухал одоо гэрч оролцохгүй байна гэхээр энэ хяншилах дөрөв хорооны үр дүн дээр ямар өөрчлөлт гарах вэ? Гэр нь ингээд амьдралын үнэнд гүцэгдээд энэ оюутлахын төсөл нь ашиггүй болоод хөрөнгө оруулалт төс зээл байсан тодорхой болоод ирэхээр яг энийг хийсэн тэр нүгэлтэй улсууд чинь бас нэг босдлоо буруугаач их гэж ингэж оролдог ч юм уу аль эсвэл тэгээд одоо зүхтах тийм хэлбэр рүү орчиж штэ. Тэгтээ энэ улсууд бол хоёр мөрөн дээр нь толгой байгаа цагтаа сайн нэг үзэг. Яг гэвэл тэр царихгүй штэ. Ер нь заавал хэрэгтэй. Заавал ирэх ёстой, гутлаа тусаад очих хэрэгтэй. Тэгтээ байнга дуудагдана. Ирэхгүй гэдэг нь яг. Байнга дуудагдана.